Иргэд хуваараа ашигт малтмал олборлож өөрөө өөртөө ажлын байр бий болгох үйл ажиллагаа үүсч бий болсоор даруй 20 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. 2010 онд бичил уурхайн эрх зүй бүрдэж, хууль тогтоомжийн хүрээнд хуваараа ашигт малтмал олборлагчдыг бичил уурхайн нөхөрлийн зохион байгуулалтад оруулах үйл ажиллагааг нь албажуулах зэрэг арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагууд авч хэрэгжүүлж ирсэн. Бичил уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал төрөөс анхаарал хандуулах чухал асуудлын нэг юм. Эрхэм үзэгч танд бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, уурхайн осол мэрэгжлээс шалтгаалах өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар төрийн холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар энэ удаагийн нэвтрүүлгээрээ хүргэнэ. Хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хороо Швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран 2013 оны 11-р сарын 7-оос 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо бичил уурхайн эрх зүйн орчин хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хөдөлмөр эрхлэлт сэдвт аймаг дүүргийн хөдөлмөрийн хилцээ ажилтны 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 21 аймаг болон Налайх дүүргийн хөдөлмөрийн хилцээний аюулгүй байдал эрүүл ахуй, орон нутагт ажлын байр бий болгох, албан бус хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 45 мэрэгчлэлтэн хамрагдсан байна. Тус сургалтанд хөдөлмөрийн яам, уул уурхай яам, ашигт малтмалын газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, уул уурхайн аврах алба, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, улаан загалмай нийгэмлэг, уул уурхай үндэсний олборлагч компаниуд зэрэг төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудын албан тушаалтнууд, ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөр, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчныг сайжруулах, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын хэсгийн төлөөлөл оролцож, холбогдох сэдвээр мэдээлэл хийлээ. Бичил уурхайн эрх зүйн орчин түүнийг боловсронгуй хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл өгөх, орон нутагт бичил уурхай эрхлэгч иргэдтэй хэрхэн ажиллах, бүртгэлжүүлэх, тэдэнд хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн мэдлэг олгох, бичил уурхай эрхлэгчдийг уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрм, журмыг мөрддөг болгох, тэдгээрийг үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны арга барил сургах, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэж хэвшүүлэхийн тулд ямар асуудал дээр анхаарч ажиллах талаар арга зүйн зөвлөмж чиглэл өгөхөд сургалтын зорилго чиглэгдсэн юм. Бичил уурхайн асуудал нь өөрөө маш олон талуудад хамааралтай асуудал юм аа. Бидний бичил уурхайн салбарт онцгой анхаарал хандуулж ажилладаг нэг чухал асуудал нь яахын аргагүй бичил уурхайн аюулгүй ажиллагааны асуудал. Бичил уурхайчид орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс өнөөдөр бид орон нутгийн хөдөлмөрийн хилцээний ажилтнуудтай бичил уурхайчтай хэрхэн ажиллах, бичил уурхай эрхлэгчдийн аюулгүй ажиллагааг сайжруулахын тулд юуг анхаарах талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцж байна. Өнөөдөр бичил уурхай эрхлэгчид бичил уурхайн одоогийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөл байдлаа сайжруулах талаар илүү анхаарч эхэллээ. Төр засгийн зүгээс ч энэ асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Энэ ч утгаараа өнөөдөр аймаг дүүргийн хөдөлмөрийн хилцээний мэргэжилтнүүдийг хамруулж бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар энэхүү 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа юм. За өнөөдрийн 2 хоногийн сургалтыг энэ Швейцар хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төсөл хөдөлмөрийн яам хамтран зохион байгуулж байна. За өнөөдрийн сургалтанд бол 21 аймаг Налайх дүүргийн хөдөлмөрийн хилцээний хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн аман орон нутагт ажлын байр бий болгох албан бус хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүд бол энэ сургалтанд оролцож байгаа юм. Энэ сургалтыг явуулж байгаагийн гол зорилго нь өгөхөр зэрэг энэ бичил уурхай эрхлэгчид бол манай улсад бий болчлоо. Энэ хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажилуулах, үйлдвэрлэлийн осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх үү? Цаашлаад мэргэжлээ шалтгаалах өвчнөд нэрвэгдэхгүй байх зэрэг энэ гол сэдвүүдээр бол өнөөдрийн сургалтыг чиглүүлж хийж байгаа юм. Энэ сургалтыг хийж байгаа гол чиглэл юу гэхээр зэрэг ер нь аймаг дүүргийн хөдөлмөрийн хилцээс энэ бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал тэнд ажлын байр бий болгож байгаа энэ асуудал дээр бол бас анхаарах ийм шаардлага байгаатай холбоотой энэ сургалтыг хийж байна. Ер нь манай улсад энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр
хэрэгжснээр энэ талын одоо төрийн бодлого хэрэгжилт бол одоо нэлээд одоо сайжирч эерэг одоо талууд гарч байгаа боловч энэ үйлдвэрлэлийн ослын эндэгдэл бол бас гарч байна. За ялангуяа бичил уурхаад бол энийг их хэмжээгээр одоо тохиолдож байна. Энэ дээр бол одоо налаахын уурхаад одоо бас ойрхон асан ослыг хэлж болно. За улсын хэмжээгээр ерөн зөвхөн нийт дүнгээр нь одоо тоо базаад хэлэх юм бол сүүлийн 5 жилийн дүнгээр бол манай улсад бол нэг үйлдвэрлэлийн осол 400 жилд 400 орчим үйлдвэрлэлийн осол гарч тэгээд 400 осолд бол нэг 90 орчим 90 гаруй хүн одоо амнасаа алдах ийм тохиолдол байгаад байгаа. За тулгымцсан асуудал гэхээр за энэ жилийн хувьд бол аваар осол харьцангуй гайгүй байна. Газрын асуудал тулгымдж байна. Газрынхын асуудлыг нэг энэ журмыг хэрэгжүүлэхэд яг хуулийн журмынхаа дагуу хийж идэгдэхгүй байна. Орон нутгаас бас газрын хүсэлт тэр болгон ирэхгүй байна. Ирсэн ч гэсэн манай одоогийн хүчин төгөлдөр байгаа энэ журам хуулийн дагуу болохоор бас боломжтой одоо тийм бичил уурхайн үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн дүгнэлт гарах бас хууль эрх зүйн орчин нь тийм сайн бүрдээгүй байна. Яг л баахан давхцалтай нөгөө тусгай зөвшөөрлөд давхцалтай талбайтай ч юм уу засгийн газрын нөөц талбай одоо 2012 онд нэг сонгуул болохоос өмнөх нэг бүх үлдсэн талбайг засгийн газрын нөөц талбай болгоод авчихсан. Тэгэхээр бас ингээд бас бичил уурхайн үйл ажиллагаанд зориулаад газар олох дүгнэлт гаргах ажиллагаа ингээд бар зогсон байдалд орчод байгаа. 2012 оны 12 дугаар сарын байдлаар 11 аймгийн 24 сумын 6000 гаруй хуваарь ашигт малтмал олборлогчид нэгдсэн зохион байгуулалтад орсон гэх мэдээллийг албаныхан өглөө. Тэд ганц нэгээрээ биш харин зохион байгуулалтад орж нэгдээд 554 нөхөрлөл байгуулж 859 га бүхий 54 талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ. Ийхүү бичил уурхайчид зохион байгуулалтанд орж албан ёсны газартай болсноор орон нутагт харьцангуй тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж нөгөө талд орон нутгийн хөгжилд нэмэр үзүүлж байгаамаа. Тэгээд энэ бол яг бичил уурхайн чиглэлээр ийм сургалт явагдаж байгаа нь бол маш үр дүнтэй сургалт болж байна гэж одоо миний хувьд бол бодож байна. Тэгээд манай Баянгар аймгийн хэмжээнд бол бичил уурхай бол маш олон. Тэгээд бичил уурхай бол яг ажлын байр бол яг тэнцэнээс бол гарах нөхцөл бол олон байдаг. Тэгээд аймгийн хэмжээнд бол манайх 55 нөхөрлөл хоршоо байгаа. Тэгээд бичил уурхай бол маш олон ажлын байрыг гаргах боломж нөхцөл байдаг. Гэхдээ тэнд бол нэлээд бас хүндрэл бэрхшээлүүд бол маш их байгаа. Тэгээд яг аймгийнхаа хэмжээнд байгаа одоо тэр бичил уурхай эрхэлж байгаа хүмүүсийг одоо нэгдсэн зөв зохион байгуулалтанд оруулахын тулд одоо манай хилцээний зүгээс яг хөдөлмөрийн яамны зүгээс яг тэр бодлого төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд тэгээд ажлын байрыг маш олноор гаргах бодолтой байгаа. Тэгээд цаашдаа бол энэ бичил уурхай гэдэг энэ үйл ажиллагаа төр хуваарь хөдөлмөр эрхлэгч энэ хүмүүсээс бас ажлын байрууд бол маш олноор гарах хандлагатай байгаа. Тэгээд саяхан бас бид нэр яг аймагтаа бичил уурхаагаар яг уурхаагаар бол хабын чиглэлээр бол бас манай хөдөлмөрийн хилцээний зүгээс бол бас явж үйл ажиллагаатай танилцж явсан байгаа. Тэгэхэд бол энэчнээс яг хабын чиглэлээр яваад ингээд шалгалт ингээд одоо тийм хяналт маягаар ингээд ажлуудыг ингээд зохион байгуулад ингээд явхад бол тэнцээ бол бас ер нь бол яг хүндрэлтэй асуудлууд бол бас маш их байдаг юм билээ. Орон нутагт одоо хөдөлмөрийн хилцээ байгуулагдсан байгаа. Энэ хөдөлмөрийн хилцээ одоо хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн мэргэжилтнүүд маань одоо яг одоо бүх салбарын тийм ээ аюулгүй эрүүл ахуйг одоо хангаж зөвлөгөөх ажиллах ёстой байгаа. Үүнийхэн дагуу одоо энэ бичил уурхай ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн одоо яг хөдөлмөрийн аюулгүй байдал мөн одоо тэдгээр тулгамдж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, яаж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах гэдэг мэдээллүүдийг бол энэс авч байна. Бичил уурхай эрхлэгчид нөхөрлөл байгуулан ажиллаж өөрсдийгөө ажлын байраар хангаж байгаа нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ өнөөдөр харин тэдний хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч ажиллах нь чухал байгааг албаныхан хэлж байна. Маш ажил бүгдэлтэй манай хөдөлмөрийн яам хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй үндэсний хороо мөн одоо энэ Швейцарын хөгжлийн доктортой бичил уурхайн төсөлтэй хамтарч энэ 2 өдрийн сургалт явуулж байгаа нь бол биднэрт бас зохион хэмжээний ачаал бүгдлээ өгнө гэж бодож байгаа. Яг тэгэхээр энд бол зөвшөөрлөгөөр манай ажилгүй иргэд бол маш их орж байгаа. Энэ талаар бол ямар арга хэмжээ авах уу? Одоо яаж ажиллах уу дээр бол бас аргачлалыг бол бас биднэрт бол сайн зааж өгөх байх гэж бодож байгаа. Бичил уурхай эрхлэгчид хоорондоо хамтарч ажиллаж улсад татвар төлж ажилладаг баснаас хойш буюу 2010 оноос хойш ямар нэгэн осол аваар гараагүй нэг ч бичил уурхайчин ажлын байран дээрээ эндээгүй байна. Ямар тач өмнө нь яригдаг байсан нинжагийн амьдрал өнөөдөр бичил уурхай эрхлэгчийн төвшөнд хүртлэх хөгжиж хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахад өөрсдөө анхаарал хандуулдаг болжээ. Анхаарал тавьсан үзэгч танд баярлалаа.